За сайн байцгаана уу хүүхдүүд. Багш нь өөрийгөө танилцуулъя. Намайг Инх Төвшин гэдэг. За би Хүсгэл аймгийн Шинэ Эдэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын багш байна. За өнөөдрийн хичээлээр бүгдөө 3 дугаар ангийн монгол хэлний хичээл үзнэ. За хичээлээ эхлэхээс өмнө бүгдөө дэвтрээ, балтаагаа, харан датаагаа бэлдээрэй. За өнөөдрийн бидний сэдэв их зохион бичиг сурна. Сэдвээ танаарай. Их зохион бичих гэсэн сэдвүүд нь. За өнөөдрийн хичээлийн зорилго маань зургийг харж ойлгон 6-аас 7 өгүүлбэр бүхий их зохион бичиж сурна. За өнөөдрийн бидний хичээлийн зорилго. За хичээлээ явуулахдаа бүгдөө 5 алхмаар явуулна. 1-р алхам зургийг дарааллын дагуу сайтар ажиглана. 2-р алхам ямар өгүүлбэр зохиохоо бодно. 3-р алхам асуултын дагуу үйл явдлыг ургуулan бодох, төлөвлөх, ярилцах. 4-р алхам төлөвлөснийхээ дагуу асуултанд хариулах аргаар өгүүлбэрээ зохиож бичнэ. 5-р алхам бичснээ уншиж шалгана. За ийм 5 алхмаар хичээлээ явуулна. За багш нь энд зураг харуулъя. Энэ зургийг 1 минут ажиглана. Энэ зургийг ажиглая. За ажиглаж явах явцдаа багш нь асуулт асууна. Хэн сууж байна вэ? Тэгэхээр зурган дээр хэн сууж байна вэ? Эдгээр хүмүүс яг юу хийж байна? Хүүхдүүд ямар тоглоомоор тоглож байна вэ? Энэ зураг дээр ямар ёс заншлыг харуулсан байна? За хамгийн одлих энэ ямар улирал вэ? За өгүүлбэрээ бүгдөө ажиглаж дууссан бол өгүүлбэрээ зохиоё. За өгүүлбэрээ зохиохдоо багштайгаа зэрэг хамт бичье. За эхний өгүүлбэр юу гэж болох вэ? За эхний зураг бууз чимэгч байгаа зураг байна. Тэгвэл энэ дээр манай гэрийнхэн бууз чимэглээ гэдэг өгүүлбэр зохионо. Манай гэрийнхэн бууз чимэглээ. Өгүүлбэр бичихдээ өгүүлбэрийг томоор эхлээд төгсгөлд нь цэг тавьдаг гэдгээ санаарай. За бичиж явах явцдаа үгийнхээ алдааг сайн хянаж бичээрэй. За мөн одоо өөр энэ дээр юу гэж болох вэ? Эмээ буузнасаа чанаж байна. За энийг юу гэж бичих вэ? Чимэгсэн буузнасаа чанав. За манай гэрийнхэн буузаа чимэглээ. Чимэгсэн буузнасаа эмээ чанав. За өөр юу гэж болох вэ? Дараагийн өгүүлбэр битүүний орой ах эгчтэйгээ ямар тоглоом тоглож байна? Алаг мэлхий өрж тоглож байна. За
ах ихтэй гэдгийг олон тоон дээр болгоод бид гэдэг чи. Бид алаг мэлхий урьд тоглоо. За, гол төгөлбөр. Битүүний орой бид алаг мэлхий урьд тоглоо. За, дараа нь шинэ нэгэн болж байгаа зураг байх шүү нэ. За, энэ дээр юу гэх вэ? Аав өөгийн амрыг ирж золгоо. Аав өөгийн амрыг эрен золгоо. За, мөн ээж нь цайгаа чанав. За, ээж өглөө хамгийн дөрөнд ээж босдог учраас ээж өглөө эртлэн босч цайгаа чанав. Цайгаа чанаа. За, дараа нь энэ дайлд юу ирсэн бэ? Зочин ирж байна. За, зочин ирж байгаа учраас энэ өгүүлбэрийг нохой буцаж зочин ирэв. За, гэх мэтээр ингээд өгүүлбэрүүд их олон өгүүлбэр зохиож болно. За, цагаан сарын баярын гол онцлог ямар баяр вэ хүүхдүүдээ? За, ахан дүүсийн баяр. За, тэгвэл юу гэж бичих вэ? Цагаан сар бол ахан дүүсийн баяр юм. Ахан дүүсийн баяр юм. За, ингээд өгүүлбэрээ бичиж дууссан уу хүүхдүүдээ? За, дууссан бол өгүүлбэрүүдээ эхнээс нь уншиж үзье. Манай гэрийнхэн буузаа чимэглээ. Чимэгсэн буузнасаа эмээ чанав. Битүүний орой бид алаг мэлхий өрж тоглов. Аав өөгийн амрыг эрен золгов. Ээж өглөө эртлэн босож цайгаа чанлаа. Нохой хуцаж зочин ирэв. Цагаан сар бол ахан дүүсийн баяр юм. За, ингээд өгүүлбэрүүдээ ерөнхийд нь бичиж дууслаа. За, одоо бүгдөө энэ дээр нэмээд бас өгүүлбэр зохиож бичиж болно. Зургнуудаа нэр өгч болно. Өөр одоо бас яах вэ? За, энэ бол ямар яг ёс заншлыг харуулсан зургнууд байна вэ гэдгийг энэ хүүхдүүд ойлгож мэдсэн баг. Цагаан сарын холбоотой зураг байна. За, одоо бүгдөө их зохиох учраас өгүүлбэрүүдээ угаарлаа. За, их зохиохдоо бид нар эхлэл хэсэг, гол хэсэг, төгсгөл хэсэг гэсэн 3 бүтцийг сайтар санаж бичих ёстой. Үүнийхээ дагуу бүгдөө ихэд угаарлаа. За, манай гэрийнхэн буузаа чимэглээ. За, энийг нэгдүгээрт бичиж болох нэ. За, хоёрдугаар чимэгсэн буузнасаа эмээ чанав. За, дараа нь алаг мэлхий үр тоглож байгаа. Энийг миний хүүхдүүд мэдж байгаа. Алаг мэлхийг ихэвчлэн монголчууд цагаан сарын битүүний орой тоглодог. Тэгвэл энийг 3 бичье. За, аав өөгийн амрыг эрен золгов.
За ээж өглөө эртлэн босож цайгаа чанлаа гэдэг хоёр өгүүлбэрийг ээж мэдээ цайгаа чанжаад золгодог учраас 4-т энэ байна. 5 энэ байна. За 6 энэ аль зочин ирсэн учраас 6 энэ өгүүлбэрийг байрлуулъя. За 7 дахьт нь цагаан сар бол ахан дүүсийн маягнаа. За 1-дүгээрт нь энэ өгүүлбэр, 2-т гэсэн өгүүлбэрээ дугаарлаа. Одоо бүгдөө өгүүлбэрүүдээ зөв байрлуулан бичиж. За эндээс харахад мөн одоо их зохиохдоо үгийн өгүүлбэрийнхээ төгсгөлийг үгийг одоо илүү үгийг хасах, дутуу байвал нэмэх, за үгийнхээ алдааг засах зэргээр энэ өгүүлбэрүүдэд засаж сайжруулж их зохионоо. За ингээд багш нь энэ өгүүлбэрүүдэд хаадаг. За уншичаараа хүүхдүүдээ. Өгүүлбэрээ байрлууллаа. Одоо бүгдөө дахин нэг уншиж шалгая. Манай гэрийнхэн буузаа чимэглээ. Чимэгсэн буузнасаа имээ чанав. Битүүн болж ах эгчтэйгээ алаг мэлхий урьж тоглов. Шинээ нэгний өглөө ээж эртлэн босож цайгаа чансны дараа бид нар бослоо. Уулын цаанаас нар мандаж аав өвөөгийн амрыг ирэн золглоо. Нохоо хуцаж зочин ирлээ. Цагаан сар бол ахан дүүсийн баяр билээ. За бид нар бичсэн өгүүлбэрээ байрлуулж их зохиолоо. Одоо бүгдөө их гэж байгаа учраас энэ ихтэй гарчиг өгч болох уу хүүхдүүдээ? За мэдээж гарчиг өгнө. За энэ ихтэй гарчиг бол өөртөө бодоод янз бүрээр гарчиг өгч болно. Хавар, хаврын сар, цагаан сар гэх мэтчлэнгээр гарчгаа өгүүлбэрүүдээ уншичаад өөрөө өгнө. За тэгвэл бүгдөө энэ ихтэй цагаан сар гэдэг гарчиг өгнө. За цагаан сар гэдэг гарчиг өглөө. За ингээд одоо ихээ бичиж дууссан. Одоо энэ дээр засаж сайжруулах зүйл байж болно. Бас нэмэх өгүүлбэр байж болно. За тэгээд алдаагаа бас их сайн засах ёстой. Одоо миний хүүхдүүд өөрсдөө бас ингэж зохиох ёстой. За их зохиохдоо заавал эхлэл хэсэг, гол хэсэг, төгсгөл хэсэг гэсэн бүтцийг бодож сайтар бодож бичих ёстой. За мөн одоо их зохиох олон аргууд байдаг. Зураг харж зохиож болно. Шүлэг хараад уншаад зохиож болно. Асуултын дагуу их зохиож болно. Гэх мэтчлэнгээр за тодорхой өгсөн сэдвийн дагуу их зохион гэх мэтээр. За ингээд их маань бид нар зохиож дууссан учраас бүгдөө дүгнэлт хийж үзье. За дүгнэлт хийхдээ ихийг 1-дүгээрт нь эхлэл хэсэг, гол хэсэг, төгсгөл хэсэг гэсэн бүтцийн дагуу бичдэг юм байна. За мөн 2-дугаарт нь бичсэн ихээ сайтар шалгаж, хянаж нягтлж үзэх ёстой. За мөн бичихдээ үгийнхээ алдаа, өгүүлбэрээ эхлэл, том үсэг зэргийн алдаануудыг сайтар анхаарч бичих ёстой байна. За ингээд өнөөдөр бид нар их зохиох, зохион бичих гэсэн сэдвтэй хичээлийг амжилттай орж дууслаа. Та бүхэндээ одоо даалгавар өгье. За даалгавар өгөхдөө багш нь их зохиох даалгавар байгаа. За хавар гэсэн сэдвээр их зохио. За ингэхдээ багш нь асуултнууд өгнө. За 1-р асуулт. Хавар ямар улирлын дараа болдог вэ? За энийг бичиж авна. Хавар ямар улирлын дараа болдог вэ? 2-р асуулт. Хэд хэддүгээр сарыг хаврын улирал гэдэг вэ? За 3-р асуулт. Хаврын улирлын
цаг агаарын онцлог ямар болдог вэ? 4 дугаар асуулт. Ямар улиралд мал төлөвлөдөг вэ? 5. Хаврын улиралд болдог гол үйл явдлуудыг сайтар эргэцүүлэн бодоод дэлгэрүүлэн бичнэ. За энэ асуултын дагуу багш нь гэрийн даалгавар өгсөн. Миний хүүхдүүд асуултаа бичиж аваад гэртээ хавар гэсэн сэдвээр мөн 6-аас 7 байж болно, 7-оос 8 байж болно өгүүлбэрийн тоо их зохиогоорой. За анхаарал тавьсанд баярлалаа.